Гамжаа ТV байна. 2002 оны 6 сард Пусанд байх нэг цайны газар 2-3 залуучууд орж ирэхээр нь шууд барьцгаан шүү гэж ярилцсангаа хэнийг нэг хүлээжсэн. Цайны газрын хаалгаар нэг эмэгтэй орж ирсний дараа нөгөө залуус явж очиод сайн сууж яснуу сонгоо гэд эмэгтэйг барьж аваад шууд цагдаагийн газар аваач өгсөн байгаа. Энэ хүмүүс ямар учиртай хүмүүсийг гэхээр Солонгосын Ёсу хотын эрүүл мэндийн төвийн ажилчдайсан. Сонгоо гэх тэр эмэгтэй цагдаад баригдсны дараа тэр эмэгтэйн тухай мэдээ улсын бүх телевизийн суугаар цацагдаж Солонгос улс тэр чигтээ айдас давтсан. 다음 소식입니다. 에이즈에 걸린 20대 여성이 윤락 행위를 해오다 경찰에 적발됐습니다. Энэ мэдэн дээр дохоор өвчлсөн 20 гаруй насны эмэгтэй биеэ үнэлж байсан тогтоогдож цагдаад баривчлагдлаа гэж гарч байгаа. 28 настай энэ эмэгтэйг цаашдаа Сонгоо гэд дуудаад явчих. Ер нь бол жинхэнэ нэр нь биш. 1999 оны 3 сард анх шинжилгээгээр дохын халдвар авсан гэж гараад 2000 оноос хойш баригдах хүртлээр бараг 2 жил орчим Ёсу хотын цэнхээний газарт биеэ үнэлж ирсэн гэдэг нь тогтоогдсон. Яг баригдаад цагдаагийн газар байхдаа Сонгоо сурвалжлагчид өгсөн ярилцлаганда надад ямар ч шинж тэмдэг зовир байхгүй байгаа болохоор би бэлгийн замын халдвар авсан гэдэгтээ одоо ч итгэж өгөхгүй байгаа гэхээр нь сурвалжлагч тэглээгээд огт хариуцлага ухамсарлахгүй биеэ үнэлээд байсан юм уу гэсэн чинь тийм ээ гэж хариулдаг. Биеэ үнсэн гэдэг нь өөрөө хууль бус үйлдэлээс гадна өөрөө мэдсээрэж санаатаагаар халдварт өвчин тараасан бол тухайн үеийнхээ хуулиар 3 хүртэлх жилийн хорих ялтай байсан байна. Энэ мэдээ тараад Солонгос улс тэр хаяараа хүнд цохилтонд орж хамгийн их айдас давтсан хүмүүс бол энэ эмэгтэй биеэ үнэлжсэн Ёсу хот болон тэр газрын ойр орчимд амьдардаг иргэд ялангуяа эрчүүд байгаа. Мэдээж Ёсу хотод амьдардаг учраас тентгийн цэнгэний газруудаар үйлчлүүлэн тэр хотын иргэн учраас харьяаныхаа дагуу яг тэр хотынхоо эрүүл мэндийн төвд л очиж шинжилгээ өгөх ёстой. Тухайн үед Ёсугийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан ажилтны ярьж байгаагаар бол хүмүүс маш их айдастай. Нэг хүн халдвар авлаа л гэх юм бол бөөн шуугаан цуу яриа болдог. Тийм цаг үеэсэн дээрээс нь шууд явж очиод шинжилгээнд хамрагдах юм бол харсан хүн болгон энэ хүн цэнгэний газар очиод мөнгө төлөөд биеэ үнэлж авсан байна гэдгийг мэдчих болохоор хүмүүс айгаад шинжилгээ очиж өгөхгүй уцаар л маш их залгаж хэдийн үед очиж өгвөл хүний хөл хөдөлгөөн бага байх вэ? Ганцхан удаа шинжилгээ өгөхөд л болно гэдэгтэй гэсэн дуудлагууд маш их байсан гэж ярьсан. Тийм болохоор эрүүл мэндийн төвийн ажилчид залгаж мэдээлэл авч байгаа хүн бүрийг ятгах арга хэмжээ авсан. Ямар ч ясан юу ч болж ясан шинжилгээ өгөөд үтсэн дээрээ тэгэхгүй бол насан туршдаа шаналж санаа зовж амьдрын гэж зөөвөлж ухуулга явуулсны үр дүнд хэдэн мянган эрэгтэйчүүд Ёсугийн эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгсөн. Өдөрт бүх хүчин чадлаараа ажиллаад дээд тал нь 200 хүнээс шинжилгээ авч ясан гэхээр ямар их ачаалттай ажиллаж ясан нь харагдаж байгаах. Ганцхан цэнгэний газраар үйлчлүүлсэн эрчүүдээс гадна нөхрөө, найз залууга тиймэрхүү газраар явсан байж магадгүй гэж сэжгэлжсэн эмэгтэйчүүд бас дээрээс нь биеэ үнэлдэг эмэгтэйчүүд ч олноор очиж шинжилгээ өгсөн байгаа. Шинжилгээ өгч байгаа хүмүүс дунд 10 жилийн эрэгтэй, эмэгтэй сурагчид ч олон байсанд маш их гайхаж яснаа эрүүл мэндийн төвийн ажилтан бас хэлжсэн. Бид нар короногийн үеэр шинжилгээ өгөхдөө хоорондоо зайтай маш уртаар учирлаж шинжилгээ өгчээсэн бол энэ 2002 онд дохын шинжилгээ өгөх гэж очсон хүмүүс огт хүлээж очирлаж зогсоогүй. Эрүүл мэндийн төвийн ойр орчмоор эргэлдэж нууцаар очоод жоохон хүн ихтэй харагдах юм бол буцаж аваад хөнгүү болох үед нь гялс очиж өгөөд явцгааж исэн. Нэг хотын хүмүүс болохоор хамт ажилдаг, хамт сурч исэн эсвэл ах トゥ хамаатны таньдаг хүнтэйгээ таарчих вэ, цуу яриа, тарах вэ гэдгээс маш их хэмээжсэн. Одоо үед бол эмчилгээгээ таслахгүй хийлгэж аваад байвал цаашдаа асуудалгүй амьдраад байж болох өвчин гэсэн ойлголттой хүмүүс их болсон ч тэр үед бол өвчнийг тусгал юм бол шууд үхдэг гэсэн бодолтой байсан. Гэхдээ энэ их үүмэн шууганы хажуугаар Сонгоо гэдэг нөгөө эмэгтэй баригдаж олдлоо гэсэн цагдаагийн дуудлагыг аваад баярлсан ганц хүн бол тэрний нөхөр байгаа. Нэрийг нь Пак Пухён гэдэг Солонгост Хванжонгмын жүжигчний тоглосон Чи бол миний хувь тавилан буюу англи нэр нь You Are My Sunshine гэдэг 2005 онд гарсан маш алдартай кино байдаг. Киноны ерөнхий утга нь болохоор дохын халдвар авсан эхнэрээ эцээ хүртэл халамжилж гинэн цагаан хайраар хайрласаар байгаа нөхрийн талаар гардаг. Энэ киног Пак Пухён гээд тэр нөхрийнх нь амьдралаас сэдвлэж хийсэн киногаа. Гамжаагийнх нь одоо орчуулж та бүхэндээ ярьж өгж байгаа энэ нэвтрүүлэгт Пак Пухён өөрийн биеэр ирж тухайн үед юу болсон, анх яаж Сонгоотой танилцж ясан гээд өөрийнхөө амьдралын талаар ярьсан түүхийг бас ярьж өгье гэж бодлоо.
Тэр үед цагдаагийн газраас эхнэрийг чинь оллоо гэж дуутахад нь явж очиод харахад бол эхнэр чинь биеэ үнэлж дохын халдвар тарааснасаа болж баривчлагдсан байгаа гэдгийг сонсоод энэ хүн маш хүнд цочролд орж исэн байна. Тэгэхээр цагдаагийн газраас эхнэрийг чинь оллоо гэж залгасныг бодвол тэр үед энэ хүн эхнэрээ хайжсэн нь ойлгомжтой. Энэ үйл явдал болохоос 3 жилийн өмнө 1999 онд Пак Бу Хён гэдэг энэ эрэгтэй Солонгосын нэг жижиг тосгонд тариа тарьж амьдардаг ганц бие залуу байсан. Тэр үедээ 39 настай байсан болохоор ойр тойрны хүмүүс нь оройтхоос өмнө гэр бүлтэй бол гэж шахаж өөрөө ч гэсэн сайн эмэгтэйтэй уулзраад сайхан амьдрах мөрөөдөлтэй байсан. Тосгоных нь нэг таньдаг дүү ахаа би танд нэг эмэгтэй танилцуулъя та уулзаад үз гэхэд над шиг тариа тарьж үхэртэй ноцолцсон хөдөөний хүнийг хэн тоохвтэ гэд татгалцсан боловч нөгөө дүн гуйсаар агаад танилцуулахар болдог. Тэр үед гар утастай хүн ховор исэн болохоор хаврын нэг өдөр тосгоныхоо автобусны буудлын дээр тоолсон цагтаа дүүгийнхаа танилцуулж өгнө гэсэн эмэгтэйг хүлээгээ зогсож ятал автобус ирж автобуснаас эмэгтэй бууж ирсэн байгаа. Анх хараад ямар игдүүтэй хөөрхөн эмэгтэй вэ гэд анхны харцаар шууд дурлсан. Тэр эмэгтэй бол тухайн үедээ 25 настай байсан сонгоо байгаа. Ийм залуухан сайхан эмэгтэй намайг тоох болов уу гэд сандарч уулцсан даруйдаа л Пак Бу Хён чи надад сайн болж чадах уу гэж асуугаад тэр өдрөөсөө шууд Пак Бу Хёны хөдөө гэрт тэр хоёр хамт амьдарч эхэлсэн байна. Хийж чадах бүх зүйлээ энэ эмэгтэйн төлөө хийж өгмөөр энэ хүн л биш бол өөр хиндэж дахиж ингэж дурлахгүй гэсэн бодол төрж яснаа сүүлд энэ хүн ярьж байсан. Сонгооч нөхрөө тариага тариад талбай дээр ажиллаж байхад байнга хоол хийж авчирч өгдөг маш халамжтай чин сэтгэлээсээ хандж хайрлаж байсан. Тэр хоёр хавар нь моцикло унаад сакура модны дундуур давхиж зугаалдаг, зун нь гадаа хашаа дотроо том баананд хамт усанд орж хэрэгцдэг. Намар нь болохоор шаралсан навчаар тоглож хөдөө газар гэхэд маш романтик болцоо хийцгээдэг байсан. Эхнэрээ байнга үүрч явдаг, хамт кимбаб хийж иддэг байснаа бас мөнгөтэй болохоор хотод очиж амьдрнаа гэж үргэлж ярьдаг байснаа тод санжина гэж ярьсан. Ингээд аз жаргалтай сайн сайхан амьдарч байтал хаяада эхнэрийнхээ нууцаар уйлж явахыг нь хид хид удаа хараад юунд тэтгэлийг шаналаад хэцүү байгааг нь асуусан чинь эхнэр нь анх удаага өмнө нь нэг удаа гэрэлжсэн талаараа бас тэр гэрэлтээсээ нэг охинтой охиноо санаад байна гэхэд нь бүгд өнгөрсөн явдал болохоор зүгээрээ би одооноос олсон бүх мөнгө чамд өгч байна. Тийм болохоор охинтойгоо очиж уулзчаа гэж хэлсэн байгаа. Эхнэртээ мөнгө өгөх болгонд хаа нэг тийшээгээ хэд хоногоор заримдаа бүр 7 хоногоор яваад ирдэг болсон. Пак Бу Хён л охинтойгоо уулзаад хамт байж байгаад ирж байгаа илгүү дээ. Өөрөө л буцаад иржээвэл болоо гэд хаашаа явж юу хийснийг нь огт асууж байгаагүй. Сонгоо хаа нэг гинт алга болоод буцаад ирдгийг гэж тооцвол ямар ч асуудалгүй аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл нэг өдөр тэр хоёрыг хамт байж хахад Сонгогийн хуучин нөхөр гэх хүн гэрт нь ирээд юу юугүй уурлаж Сонгоог дагуулж авна гэд уурлаад бүү юм болохоор нь Пак Бу Хён чи яг юу хүсэж байгаа юм бэ гэж асуусан чинь надад өгч явуулахгүй гэвэл нэг өхөрний мөнгө л өгөх хэрэгтэй болж тээ гэд мөнгө нэгсэн. Энэ үедээ мэдээж өөрийнхөө эмэгтэйг хамгаална гэд өөртөө байдаг ганц үхрээ зараад нэгсэн мөнгийг өгөөж явуулсан байна. Гэтэл удаачгүй хэдэн өдрийн дараа тариалангийн талбай дээр ажиллаа хийжсэн Пак Бу Хёны гэрт хэдэн танихгүй хүмүүс ирээд бид нар эрүүл мэндийн төвөөс явж байгаамаа. Эхнэрт чинь хэлэх зүйл байгаа болохоор энэ хүртэл хайж ирсэн юмаа гэд сонгоотой уулзсныхаа дараа Пак Бу Хёныг тусдан дуудаж нэг уутай хөнгөө эхнэртэйгээ бэлгийн харьцаанд битгий ороорой гэж хэлдэг. Энэ уутыг нь задлаад үзэхэд эм бас нэлээд их бэлгэвчний хамт өгсөн байсан. Яагаад надад ийм зүйл өгч байгаа юм бэ гэхэд танай эхнэр дохын халдвартай гэж гарсан. Та хоёр хоёулаа очиж шинжилгээ өгсөн дээр ахаа гэхэд нь Пак Бу Хён итгэж өгөхгүй. Бит хоёр аз жаргалтай сайхан амьдарч байхад юу яриад байгаа юм бэ гэж уурлаж бүр ингрээс нь заамд авч яснаа хүртэл ярьсан. Ингээд эхнэрээ дагуулад очиж шинжилгээ өгөхөд сонгоо дахиад дохын халдвартай гарч азар Пак Бу Хён халдваргүй эрүүл гарсан. Энэ шинжилгээний хариуг хараад хайртай эхнэр нь эмчилгээгүй идэвхшгүй дохын халдвар авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Яаж аваад яагаад ийм аимшигтай өвчин тусаад ирвэ гэж хичнээн асуухыг хүссэн ч эхнэр нь өөртөө ярихыг хүсэхгүй байгааг нь анзаараад энэ талаар нэг ч удаа асуухгүй юу ч болоогүй юм шиг царайлаад чимээг өнгөрсөн. Ер нь энэ дох гэдэг өвчнийг хүн төрлөختөн анх 1981 онд олж мэдсэн Нью-Йоркийн өдөр тутмын сонин дээр анх удаа маш ховор төрлийн үхлийн аюултай аимшигт өвчний тохиолдол илэрлээ гэсэн мэдээгээр олон нийтэд хүрч ирсэн байна. Энэ өвчнөөр өвчлсөн 41 ижил хүйстэн хүн дундаас 8 нь 2 жил хүрэхгүй хугацаанд нас орлаа. Юунаас болж энэ халдвар үүссэн шалтгаан тодорхойгүй байна гэсэн мэдээ байсан. Ингэж анх ямар ч эмчилгээ эм тариа хийгээд үр дүнгүй нууцлаг өвчлөл гарч ирснээр дэлхийн нийтийг айдас давтуулсан.
Хүн бүрийн айдаг энэ өвчнийг эхнэр нь туссан гэдгийг мэдсэн ч энэ хүний дэргэд би нөхрийнх нь хувьд эцээ хүртэл хамт байх ёстой гэсэн сэтгэлээр хайрлаж хамтдаа амьдарч байтал сонгоо гэрээсээ явж алуу болох нь ойр орхон давтагдчихагаад бүр сүлдээ огт гэртээ ирэхэ болсон. Таньж мэддэг бүх хүмүүсээсээ сураглаж байж болох бүх газраад нь хайсан ч олдохгүй байсан болохоор цагдаад сураггүй алга болсон гэж мэдэгдээд хүлээхээр шийдсэн. Эргэн тойрных нь хүмүүс наад эмэгтэйгээ одоо мартаад өөрийнхөө амьдралаар амьдр гэж хичнээн ятгсан ч гэрээсээ явсан эхнэрээ Пак Бу Хён хүлээж исэн. Ингээд жил хагас өнгөрсний дараа 2002 онд цагдаагийн газраас эхнэрийг чинь оллоо гэсэн дуудлага ирсэн нь тэр байгаа. Тэрнтэй зэрэгцээ дохын халдвар авсан эмэгтэй бие үнэлж байсан байна гэдэг нөгөө мэдээ телевизийн бүх сугаар цацагдсан. Цагдаагийн газар очиод эхнэртэйгээ уулзаад юу болчихоо, яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэд асуухад сонгоо намайг ажил хайгааж явж байхад нэг эрэхтэй хуурч хулгайлаад цэнгэний газар зарсан тэндээс зүгтах ямар ч аргагүй байсан юм аа. Гэрээсээ зүгтаж чамайг орхисон шалтгаан нь чамд энэ өвчнийг халдаахаас айгаад тэгсэн гэж тайлбарладаг. Хичнээн тийм байсан ч халдвар тараасан бие үнсэн нь үнэн учраас нөхөртөө нь хэсгийн хугацаанд уулзуулсны дараа шууд түр сатуулах байранд хоригдохоор болоод хоригдохоос нь өмнө эмч сонгоогоос биеийн байдал чинь ямархуу байна, зовиртой зүйл байна уу гэхэд одоогоор байхгүй ч гэсэн энд шумуул их байгаа болохоор жоохон санаа зовоод байна гэж хариулахын сонсоод тэнд түр сатуулах байранд байсан бүх хүмүүс биднийг яагаад ийм аюулд оруулж байгаа юм бэ гэд бас бөөн үмэн дэгдээсэн. Яагаад гэвэл тэр үед дохын халдвар шумуулаар дамжиж халдварлагдаж болдог гэдэгт хүмүүс гүн бат итгэдэг байсан. Хэрвээ дохын халдвар авсан хүний цусыг шумуул сорлоо гэж бодоход тэр цус халдвар тараахад хэтэрхий бага хэмжээтэй байгаас гадна шумуулны хоол боловсруулах эрхтэнд орсон дохын халдвар үржих ямар ч боломжгүй болт юм байна. Тийм болохоор шумуулаар дамжиж халдварлах боломжгүй. За шүүхийн эцсийн шийдвэрээр сонгоо хүнд итгэлэмтэй 20 ангид 8 сар хоригдох ял аваад шоронд орсон хойгуур нөхөр Пак Бу Хён гээд тэр хүн тариалангийнхаа талбайд ажиллаа хийгээд гарч ирэхийг хүлээжсэн. Гэрээс нь эхнэрийнх нь хоригдож байгаа шорон хүртэл 2 цагийн зайтай ирж очиход 4 цаг зарцуулагддаг байсан ч гэсэн мотоциклоо унаад нэг ч удаа уулзалтын цагийг таслахгүйгээр очиж эхнэртэйгээ уулздаг байсан. Очих болгондоо битгий санаа зовоо, бие сайн бодоод хоолоо сайн идээд байжээ. Гарч ирэхээр чинь хамт гадуур явж амттай юм ихэдэж очиж үзээгүй газраараа сайхан аялцгаая гэж хэлдэг байсан. Сонгоо шоронгоос нөхөртөө битсэн захиан дээрээ намайг үнэхээр уучлаарай гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Би чамд илүү их анхаарал тавьж чиний л дэргэд байсан бол ийм зүйл болж энэ хүртэл ирэхгүй байх байсан. Чамайг надаас салахгүй гэж их айжсан. Маш их харамсаж байна гэж бичсэн байсан. 8 сар өнгөрч 2003 оны өвөл шоронгоос гарч нөхөр нь тосч аваад тэр хоёр одоо юу ч бодохгүй сайхан амьдарцгаая гэд тэрвэрлдэж асгартлаа уйлаад хамтдаа гэртээ харсан. Гэхдээ тосгонд нь цуу яриа тарж бүх хүн сонгоог үзэн ядчихсан болохоор нөхөр нь өөртөө байгаа бүх юмаа зараад насаараа амьдарч ирсэн тосгоноос нүүж тэр хоёрыг таньдаг мэддэг хинч байхгүй хотод жижиг байр худалдаж аваад эхнэрээ дагуулж орсон. Гэхдээ хаан ч очсон эхнэр нь дохын халдвар тараас нь нөгөө аимшигтай бие үнэлэгч эмэгтэй гэдэг нэр дагсаар байсан учраас ажилд орж чадахгүй сүүлдээ жижиг ачааны машинаараа хайрцаг цуглуулж зардаг манайхаар бол бараг шил лаад цуглуулж тушаадагтай ялгаагүй тийм ажил хийдэг болж өөрсдийнхөө жижигхэн бизнесийг эхлүүлсэн. Ингэж явсаар 2009 онд буюу сонгоо шоронгоос гараад 6 жил өнгөрсний дараа бүр анх танилцсанаас нь ярих юм бол 10 жил өнгөрсний дараа тэр хоёр албан ёсоор хурмаа хийж Балсарынхаа аяллаа Чежүү арал дээр өнгөрүүлсэн байгаа. Энэ цаг үе бол нөхөр Пак Бу Хёных нь хувьд бол үнэхээр амьдралынх нь хамгийн аз жаргалаар дүүрэн цаг мөчөөсөн гэж хэлж болно. Ингээд тэр хоёр урт удаан амар сайхандаа жаргажээ гэд өнөөдрийнхөө дугаараа дуусгамаар байгаа боловч Балсарын аяллаар явж ирснийхээ дараа овоо хэдэн жил нөхрийнхөө хажуунаас холдохгүй хамт амьдарч ясан сонгоо дахин юу ч хэлэхгүй бүр мөсөн ор сурггүй гэрээсээ явсан. Дахиад нөхөр нь энэ тэрүүгээр хайж гүйж сүулдээ залхаж зүгээр л хүлээсэн. 5 сарын дараа цагдаагийн газраас нөхөрлүүн залгаад ийм газрын ийм эмнэлэг рүү яг одоо яваад очоо. Дөнгөж сая ихнэр чинь нас орлаа гэсэн мэдээ эмнэлгээс ирсэн байна гэж мэдгдсэн байгаа. Очоод харахад маш их турж ицсэн нүд талтармаар болтлоо. Өөрчлөгдөж өвчлсөн ихнэрийнхаа цогцыг сүүлийн удаа хараад салах ёс хийсэн. 5 сарын өмнө хурмаа хийгээд Балсараа тэмдэглэж явж исэн эхнэр нь гэрээсээ явсныхаа дараа эмчилгээгээ зогсоож имээ авахгүй байснаас болоод гинэт би нь маш хурдцтай муудаж нас орсон юм байна.
Нөхөр нь бол одоо ч эрүүл сарвал сайн сайхан амьдарч байгаа. Пак Бухён энэ нэвтрүүлгийн багийнхантай хамт эхнэрийнхээ хамгийн дуртай цэцгийг аваад чанарын өмнө аваачиж тавьж байгаагаар энэ нэвтрүүлэг дууссан. Хэрвээ та эхнэртэйгээ хизээ нэгэн цагт дахиж уулзах юм бол юу гэж хэлэх вэ гэхэд би чамд хайртай гэж хэлээд тэрнэ гэж хариулж ясан. За өнөөдрийн бичлэгний дундуур Ёсу хотын иргэд хэдэн мянгаараа очиж дохын шинжилгээнд хамрагдсан гэд дурддагдаад өнгөрсөн. Тэр хүмүүсийн шинжилгээний хариу яаж гарсан, бас яагаад тэгж гарсан талаар ярих уу байх уу гэж маш их бодсон. Яагаад гэвэл хүмүүс энэ аимшигтай бэлгийн замын халдвар төвчнөөс айхаа болчих үү дээ. Бид нэр цөөхүүлээ хүмүүс шүү дээ гэж бодсон ч гэсэн хүн өөрийнхөө ухамсараар өөрийгөө хариуцаж явдаг учраас хэлэхээр шийдлээ. Тэр үед Ёсу хотын эрүүл мэндийн шинжилгээний төвд шинжилгээнд хамрагдсан тэр олон мянган хүмүүсээс нэг ч дохын халдвар илрээгүй. Дохын халдвар нь халдвартай хүнтэй нэг удаагийн бэлгийн харьцаанд ороход тусах магадлал нь 0.4-өөс 138% маш бага магадлалтай байдаг юм байна. Дохын халдвар анх үүсээд 40 гаруй жил өнгөрч манай Монгол оронд ч гэсэн шинээр халдвар тээгчийн тоо нэмэгцээр байгаа. Энэ өвчнийг яг бүрэн устгаж эдгэх эм тариа одоогоор нээгдээгүй ч гэсэн тасралтгүй эмчилгээ хийлгвэл бидний бодсноос ч удаан урт наслах боломжтой юм байна. Одоо л шууд үхэл төргөх өвчин биш, ужиг өвчин гэж явдгийм байна. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Уг нь би ярьсан хэрэг болгон дээрээ өөрийнхөө бодлыг, дүгнэлтийг нэх яриад байдаггүй. Гэхдээ энэ болсон явдлын хувьд бол би тэр эхнэрийг үнэхээр эцээ хүртэл хувиа хичээсэн, өөдгөө, муу хүн байна гэж харж байгаа. Бодит амьдрал дээр хүнийг ингэж их хайрлаж болдгийм үү гэмээр цайлган, цэвэр ариун хайраар хайрлаж байгаа тэр хүний сэтгэлийг ашигласан шархлуулсан юм шиг санагдаж байна. Ер нь нөхөртөөгөө хамт амьдарч эхэлснийхээ дараанаас гинт алга болоод исэн нь охинтойгоо уулзгаар явсандаа ч биш, анхнаасаа тийм ажил хийгээд явж яасан байх гэж бодож байгаа. Бас хуучин нөхөр нь гэж нэг хүн ирээд үхрийн завруулж мөнгө салгаж аваад явсан хүн ч гэсэн яг нөхөр нь байсан уу? Сонгааг хүн хуурч хулгайлаад хүчээр биеийг нь үнэлүүлсэн үү ч гэдэг бас эргэлзээтэй. Та бүхэн цаг заваараа заавал энэ хэрэгээс сэтүүлсэн тэр You Are My Sunshine гэдэг киног олж үзээсэй гэж хүсэж байна. За ингээд төрсэн сэтгэлдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Өшөө олон болсон бодит явдлын талаар сонсохыг хүсвэл сувагтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун утгагүй иргэн уулзтлаа. Түр баяртай.